За ингээд 300-аад жилийн өмнө тэр селекцийн арга бол бас 3 үе шаттайгаар явсан байх нь. За эхлээд бол хамгийн анхны ажил бол лили гэдэг нэртэй цэцгийн 2 өөр зүйлийг хооронд нь тоос хүртүүлээд эрлийн зургамал гаргаад авсан. Лили цэцгийг. Тий, генетикийн мэдлэг байхгүй зүгээр л одоо цэцгээр бизнес хийдэг гэр бүлийн хоёр л ингээд 2 өөр өнгөтэй цэцгүүдийг хооронд нь тоос бүртээсэн чинь огт өөр өнгөний цэцэг гараад ирсэн. Сайн байцгаана уу үзэгчтэй, сонсогчдоо. Хөгцөнгөр радиогийн шинжлэх ухаан таны мэдхийн подкаст эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн зочноо та бүхэндээ танилцуулъя. За өнөөдрийн зочноор Монгол Улсын зөвлөх биотехнологич, доктор, профессор Алтан Цэцэг манай студид өргөдөн ирсэн. Танд өдрийн мэнд хүргье. Өдрийн мэнд хүргэе. За хоёул өнөөдөр генийн өөрчлөлттэй хүнсний талаар ярилцсанаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд. За энийг задлаад ярилцъя. За генийн өөрчлөлт гэж яг юу гэхлээд байна вэ? За тэгэхээр генийн өөрчлөлт гэдэг бол амьд организмын одоо генетикийн материал болох дезоксирибонуклеиний хүчлийн бүтцийг одоо биотехнологийн нарийн аргаар өөрчлөх процессыг генийн инженерчлэл гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр хүн төрөлхтөн бол 1953 оноос одоо 2 докторант дезоксирибонуклеиний хүчлийн бүтцийг бүрэн хэмжээгээр нээснээр бол энэ генийг инженерчлэх асуудал боломжтой болсон байна. Тэгээд ингээд гений өөрчлөлтийг хийдэг болсон байна шүү дээ, тий. Энэ гений өөрчлөлтийг хийх зорилго нь юу юм? Юуны тулд хийгээд байгаа? За гений өөрчлөлтийг хийх зорилго бол асар их өргөн хүрээтэй байсан. Бүр одоо зайлшгүй болж ирсэн. За тийм учраас би шууд одоо гений өөрчлөлтийг хийх зорилгыг дурдхаасаа өмнө жаахан түүх рүү орж ярмаар байгаа. За тэгэхээр 10,000-аас 12,000 жилийн өмнө бол хүн төрлөختөн болвол ургамлыг тармилжуулж ирсэн байна. Тий. Өөрөөр хэлэх юм бол одоо агууд амьдраад, ан агнаад, ургамлын үр үндэс түүж идээд, нүүдэлчин амьдралаар амьдарч байснаа 10-аас 12,000 жилийн тэртээд одоо ургамлыг өөрийнхөө одоо амьдарч байгаа газрынхаа ойролцоо авчирч ирээд тарьж ургуулад одоо байнгын хүнстэй болох энэ одоо мундаг хувьсгалт үйл явц болсон байх. За энэ үеийг бол неолитийн хувьсгал буюу шин чулуун зэвсгийн хөдөө аж ахуйд гарсан хувьсгал гэж нэрлэдэг. Шин чулуун зэвсгийн үеийн хөдөө аж ахуйд гарсан хувьсгал гэж үздэг. За энэ түүхээ жахан задлаад үзэх юм бол одоо дэлхийн бөмбөрцөгчин том хаана анх эхэлж одоо жишээлбэл 12,000 жил буюу хамгийн урт тэр тармилжуулалт бол одоо алтан тал сарны нутаг гэж маш гоёор нэрлэгдсэн өнөөгийн бидний ойрхт орнод гэдэг газарт бол Улаанбуудаа, Эрдэнэшиш гэдэг гол хүнсний тармилуудыг тарьж эхэлсэн байх. За тэгээд дараад нь бол зүүн Аз буюу Хятад оронд одоо цагаан будаа буюу тутаргаан тариад эхэлсэн байх нь. Тэгээд одоо төв ба өмнөд Америкт бол нөгөө алдартай төмс, шош, Эрдэнэшишээ тариад эхэлсэн байх жишээтэй. За тэгээд хамгийн сүүлд 6-аас 7,000 жилийн өмнө бол Африк твийн одоо Сахарын их цөлөөс өмнөх бүс нутгуудад бол одоо хүнсний тармил тарьж эхэлсэн байх нэ. Зөв. За ингээд түүх нь юм байдаг. За түүх дуусаагүй. Одоо энд жинхэнэ эхлэх гэж байгаа. За тэгвэл энэ өнөөдөр GMO буюу genetically modified organism гений материалыг нь өөрчилсөн амьд организм гэдээ одоо янз бүрээр нэрлээд байгаа. Энэ технологи гарах болсон шалтгаан одоо энэ тармилдсан 10-аас 12,000 жилийн өмнө тармилдсан тэр цагаас
эхэлсэн байх нь. Одоо дэлхийн тэр дөрвөн бүс нутгийг одоо хамгийн түрүүнд тариалалт эхлүүлсэн бүсүүдийг дурдлаа штэ. Тэгэхээр энэ цаг хугацаанд тэр ургамлыг шилээд сонгоод тарих үйл ажиллагаа эхэлсэн байх нь. За энийг бол одоо нэгдүгээр одоо ургамлыг шил сонгоод тариалсан энэ технологи бол одоо ухамсаргүй тариалалт гэж нэрлэдэг буюу одоо маасаар нь буюу их хэмжээгээр шинж тэмдгийг сонгон шалгаруулж тариалах арга байсан. Тэгэхээр дандаа энэ хүний хэрэгцээний үүднээс болж байсан. Тэгэхээр зэрэг хүн хоол хүнсээ элбэг хангалуун байлгахын тулд дутагдахгүй тулд аль болох одоо хурдан ургадаг. Сайхан амт тай. Тэгээд одоо шим тижээлэр их баялаг, амархан жимсэн газар унцраад байдгүй. Тийм ургамлаа шилж сонгоод тариалаад байсан. Ямар ч одоо шинжлэх ухааны мэдлэг байхгүй байхад одоо зэн совонгороо одоо харах мэдрэхүү, хүрэх мэдрэхүүгээр ингэ шилж сонгож исэн болохоор нь ухамсаргүй селекц гэж нэрлэдэг байгаа юм. За тэгээд одоогоос 300 жилийн өмнө 300 жилийн өмнө энэ ургамлыг шилж сонгох төр нэг том хувьсгал гарсан. За энийг бол одоо селекцийн арга гэж нэрлэдэг байгаа. Бид нар англи, орос хэл дээр яагаад байгаа монголоор бол шилж сонгож тармилжуулах гэж хэлнэ. Тийм ээ. За ингээд 300-аад жилийн өмнө тэр селекцийн арга бол бас 3 үе шаттайгаар явсан байх нь. За эхлээд бол хамгийн анхны ажил бол лили гэдэг нэртэй цэцгийн 2 өөр зүйлийг хооронд нь тоос хүртүүлээд эрлий зургамал гаргаад авсан. Лили цэцгийг. Тий, генетикийн мэдлэг байхгүй зүгээр л одоо цэцгээр бизнес хийдэг гэр бүлийн хоёр л ингээд 2 өөр өнгөтэй цэцгүүдийг хооронд нь тоос бүртээсэн чинь огт өөр өнгөний цэцэг гараад ирсэн. За дараагийн ажил нь болохоор зэрэг чихрийн манжин тариалдаг фермер гэр бүл яаж энэ манжинда сахарын хэмжээг ихсэх вэ чиглэл сэлэцсэн байх. За тэгээд тэд нар бол нөгөө өмнөх ухамсаргүй селекцээсээ нэлээд дэвшээд ургасан манжингийн дагуулгадж байгаа сахарын хэмжээг маш нарийн нэг тодорхойлоод хамгийн их сахар агуулсан манжингаараа дараачийн тариалалтын үрийн материалыг хийгээд явцсан байна. За тэгээд энэ одоо шинжлэх ухааны энэ 3 дугаар төгсгөл шатанд болохоор нөгөө агуу Георг Мендел маань шошин дээр селекцийн судалгаа хийгээд одоо Менделийн 3 хуулийг гаргаад ургамлын одоо шинж тэмдэг эцэг эхээс үр ургамалда яаж дамждгийг яг ингээ математикийн аргаар боловсруулад гараад ирсэн. Данж харамсалтай нь Менделийн энэ ажлыг тухайн үедээ тоогоогүй. Тэгээд нэлээд олон жилийн дараа одоо энэ чиглэлээр ив ижилхэн туршилт хийгээд баталсан улсууд одоо номын санд тоос дарагдсан одоо Менделийн Английн хатан хааны нийгэмлэгт явуулсан судалгааны үр дүнг хараад ингээд одоо энэ агуу одоо генетикийн шинжлэх ухааны үндсэн дээр ургамлыг шилж сонгоод тариалах ажил эхэлсэн. За дараад нь 1920-ад оны үеэс мутацийн селекц гэдэг юм эхэлсэн. 3 дугаар үе шатна. За энэ үе шатанд яасан бэ гэхлээр химийн ба физикийн хүчин зүйлсээр ургамлын үр эсийг албаар одоо үйлчлүүлээд тэгээ гажигтай генетикийн материалтай ургамлыг гаргаж авч ирсэн. За. Тий. Тэгээ тэрнээсээ шилж сонгоод тариад одоо яасан. За ингэж одоо химийн хор гэдэг нь янз бүрийн химийн одоо ургамлын эсийн генд хүрчүүлжлэх хор. За физикээр бол гамма рентген туяагаар одоо түрхэн шараад ингээд дахиад ургуулгахлаар гений өөрчлөлттэй болохыг бол одоо мутацийн селекц гэж 3 дахь үеэ туулаад за ингээд 1953 онд хүн төрлөختөн одоо генетик материалынхаа бүтцийг одоо яг тодорхойлж чадсан. Десоксирибонуклеиний хүчил бол хоймсон мушгаа хэлбэртэй, 4 төрлийн азотлог суурьтай, фосфорын хүчтэй үлдэгдэл, 5 нүүрс төрөгчтэй рибозоогоос тогтдог гэж жин тан ийм одоо мэдлэгтэй болоод ингээ молекул биологи, молекул генетикийн шинжлэх ухаан асар хурдцтай энэ суурин дээр
хөгжсөний үр дүнд 1972 онд бол анхны одоо ген шилжүүлсэн организм гаргаж авсан байх. За эндээс л ингээд үгүй. За яагаад энэ селекц хийгээд ирсэн гэд сая энэ одоо түүхэн 4 үе шатны одоо тий 12,000 жилийн өмнө, 300 жилийн өмнө, 70 гаруй жилийн өмнө, одоо 30-аад жилийн өмнө ийм үе шаттайгаар одоо хүн төрөлхтөн ургамлыг яах гэж өөрчлөлт байсан юм бэ гэдэг шалтгаан бол асар их. За хүн төрөлхтөн яагаад ингээд ургамлыг ингээд байгаль дээр байснаас нь өөрчлөлт байсан тэр тармилжуулсан ургамлуудыгаа. За тармилжуулсан ургамлууд гэж юу хэлээд байгаа юм гэхэлэр бидний одоо үндсэн хоол хүнсэл байх нь шүү дээ. Тий. За ингээд одоо 4 дахь хувьсгалт үе шатанда ургамлыг сайжруулах ажлыг л бид нар өнөөдөр GMO гэж нэрлэдэг байгаа. За ургамлын гений одоо өөрчлөх буюу ургамлын удамшлын материалд өөрчлөлт хийх гэж юу хэлээд байгаа вэ гэхлээр өөр организмын тодорхой шинж тэмдгийг агуулсан генийг за тэр ген нь бол хүнд хэрэгтэй ген байна. За Хүний ашиг тусад хэрэгцээтэй ген. Тэрийг одоо санаатаагаар биотехнологийн нарийн аргаар тэр зорьсон одоо амьд организм ургамал амьтанд шилжүүлж суулгахыг л одоо гений инженерчил гэж нэрлэдэг байна. За тэгээ өнөөдөр ерөнхийдөө бүх хүмүүс бол ген гэж юу хэлж байгаа гэдгийг мэддэж байгаа тийм ээ. Нөгөө дезоксирибонуклеин хүчлийн жижигхэн одоо нэг тасархай хэсэгт бол амьд организмын шинж тэмдэг хадгалагдчихэдэг. Тэрийг кодолдог. Жишээ нь монголчууд одоо хөрөн бор нүдтэй байхыг кодолдог. Тэгээ хөрөн бор өнгө бол тэр удамшлын шинж тэмдэг нь байна тийм ээ. За ингээд энэ бүхнийг одоо би ингээд хоёр талаасаа ингэж мөргөлдөж байгаа асуудал энэ бол нэг талаас шинжлэх ухааны асар хурдтай хөгжил твшил 1953 онд одоо дэнхийн бүтцнийг нээснээр ингээд цаашаа молекулологийн нэтгэж яагаад удамшлын шинж тэмдгүүд хэрхэн үр удамдаа дамждаг бүх процессыг одоо дэнхийн репликац буюу хувилагдсан олшрох дэнхийн мэдээлэл рибонуклеины хүчилд хуулбарлагдах, галиглан хуулбарлагдаж байгаа. За тэгээд тэр мэдээлэл рибосом дээр очиж суугаад тэр мэдээллийн дагуу уураг нийлэгжүүлэх процесс. За тэгээд тэр уураг бол бидний организмын бүх шинж тэмдгийг харьцуулж одоо үйл болгож байгаа явц байх нэ. За ингээд гений инженерчил хийх болсон шалтгаан болвол 20 дугаар зууны сүүл үеэс бол маш хүчтэй яригдж ирсэн хүн төрөлхтний өмнө тулгараад байсан хамгийн том одоо проблемны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн. За одоо ингэж чиний асуултанд хариулахад бэлэн боллоо. Тий. Яг тэгвэл энэ ямар хэрэгцээ байсан гэдгийг ойлгуулахын тулд хүн төрөлхтөө яагаад ингэж ургамлыг өөрчлөлтөд ирсэн юм бэ гэдэг асуудал. За тэгээд тасралтгүй 12,000 жилийн туршид одоо хүн иддэг ургамал хүнснийхээ бүтээгдэхүүнийг сайжруулад ирсэн боловч одоо 20 дугаар зууны сүүлийн хагасаас хүн төрөлхтөн нэгдүгээрт дэлхийн хүн ам асар их хурдтайгаар хөгжиж байна. За тэр хүн ам өсгөр яах вэ? Хүнсний бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр тэр өсөлтийг даах үцээр нэмэгдүүлэх шаардлага ургаж гарч ирсэн байна. Тий. За тэгээ дараагийн том одоо асуудал бол хүрээлэн буй орчин маань өөрчлөгдөд ирсэн. Дэлхийн дулаар л боллоо. Одоо жишээ нь Монголд дархны ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хүйтэн төсвөртэй улаан буудаа гаргаж авах гээд ажиллаж исэн чинь юу 100-аа 30-40 градус ирээд халаад хүйтэн төсвөртэй биш бараг халуун төсвөртэй ургамал гаргаж авах болсон. Одоо энэ жишээн дээр бас тайлбарлаж болно. Байгаль орчинд одоо хүрээлэн байгаа орчны өөрчлөлтөнд дасан зохицсон тармил гаргаж ирэх асуудал зайлшгүй болсон байна. За тэгсэн чи яасан байх нь вэ? Нөгөө өмнөх агр техникийн, зоо техникийн аргууд чинь хүн амын өсөлтийн
хурдыг дагсан хүнсний бүтээгдэхүүний их хэмжээний эрэлтийг гүйцэхэ байсан байна. За тэгээд одоо шинжлэх ухааны чтийн өмнө нөгөө уламжлалт селекцийн арга одоо тухайн үед төр чинь хувьсгалт шинэ гайхалтай юм гарч ирж байсан шүү дээ. Гэтэл одоо тэрнээс илүү мутацийн селекцээс илүү одоо ямар нэгэн сайн арга бодож олохгүй бол энэ хүн төрлөختөн чинь өлсгөлөнд нэрвэгдэх нэ. Уургийн дутагдалд нэрвэгдэх нэ. Гэсэн ийм одоо хүний нийгмийн зүгээс асар олон хэрэгцээ шаардлага гарсан байж байгаа. За тэгээд өшөө дээр нь нөгөө одоо олон одоо 100 жилийн нөгөө авч явсан газар тариалан сайжруулах аргууд нь штэ. Газар хаагалдаг, газар борддог. За техник, технологи, машин, механизмын асар их хөгжил яваад байсан боловч тэр бүгд чинь одоо дутагдaltaй болоод ирсэн. За тийм учраас бол зүгээр нэг аргаа барсан тавьтргүй сониуч ер нь эрдэмтэн судлаач хүмүүс гэдэг бол хамгийн их сониуч тавьтргүй нөхдүүд байдаг. Ингүүл яд юм тэгвэл яадаг юм бол гэд болохгүй юм оролдоод явж байдаг. Тэгээ ийм нэг байдлаас энэ генийн инженерчлэлийн арга үүсээгүй. Тэгээ миний ярианаас ойлгомжтой болж байгаа хүн төрлөختөнд ийм их олон хэрэгцээ шаардлага эндээсээ гараад ирж байсан. Нөгөө талаасаа биотехнологийн салбар ялангуяа генийн инженерчлэлийн салбар 53 онд одоо дийнхийн бүтцийг нээснээс өгрөгч одоо 1973 онд анхны ген шилжүүлсэн организмыг гаргаж аваад 1984 онд Америкт Флавер Савр гэдэг одоо помидорыг гаргаж авсан. За тэр анхны одоо худалдаанд гарсан тэр помидорыг яагаад ген өөрчилж шилжүүл суулгасан бэ гэдэгтээ зэрэг шилжүүл суулгахад одоо шууд зах зээлдээ гаргав гэхлээр нөгөө помидор ч бидний хүнсний бас маш чухал хэрэгцээ. Тэгээд нөгөө лангуун дээр тавиад ингээд борлуулах гээд ингээд яхахлаар өдрийн талд л нөгөө хальсан их нингхэн тэр нингхэн хальсан дээр нь вирус, бактери, мөөгөнцөр шаваад л хорхой шаваад ингээд нөгөө хальсан бицрал нэлцгээ явуулвал тэгэл яах ч аргагүй хаяхаас өөр аргагүй болдог. За ийм учраас тэр анхны худалдаанд гарсан GMO помидорт яасан гэхээр зүгээр л ургамлаас авсан тэр помидорны эсийн ханыг жаахан хадууруулах хитин гэдэг химийн бодисыг нийлэгжүүлдэг генийг өөр ургамлаас аваад шилжүүлэн суулгацсан. За тэр хамгийн анх одоо ген шилжүүл суулгасан ургамал бол тамхины ургамал байсан. За. Тэгэхээр бид нар тамхи муухай гэл маш их эсэргүүцэд байгаа боловч хамгийн их борлуулалттай ургамал тамхи өнөөдөр 21-р зуунд байсаар байгаа тийм. Тэгэхээр тэр тамхины тариаланд бол антибиотик төсвөртэй генийг тамхины ургамалд шилжүүлэн суулгах замаар илүү их одоо тамхины ургамлын ургацыг авсан байх нэ. Тий. Дандаа л одоо хүний ашиг сонирхолд нийцсэн шинж тэмдгийг суулгав. За тэгээд одоо дараа нь бол 1994 2005 он гээд одоо анхны ген шилжүүлсэн эрдэн шиш шоош одоо тэгээд бусад олон төрлийн одоо хүнсний рапс байна тийм таримл одоо тос ялгаж авдаг ургамал. Эдгээрт бол дандаа одоо өвчин төсвөртэй, шавжинд төсвөртэй. За 3 дугаар гол юм бол одоо гербицид буюу хог ургамлыг устгахад ашигладаг химийн хортой бодисонд төсвөртэй одоо генүүдийг одоо олон төрлийн зүйлийн ургамалд шилжүүлэн суулгасан. Тий. За тэгээд хамгийн сүүлд бол 2015 онд салмон загсанд бол одоо ген шилжүүл суулгасан. За энэ явдал бол бас юутай уялдаатай вэ гэхээр далайн эрэг хавийн бүс нутгуудын улс орнууд бол хамгийн олон хүн амтай байдаг тий. Одоо жишээ нь Японд аваад үзье гэдэг. Эргэн тойрныхоо далайг шүүрцээр байгаад одоо торнд нь бараг юм ороход хэцүү болсон. Тийм учраас одоо далайн хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн түрүүнд салмон загас ч одоо хүн болгон аюул дуртай хамгийн тансаг үнэтэй загас. За энэ загасын одоо биеийг нь томруулах чиглэлд бол генийг шилжүүлэн суулгасан байх нэ. Тийм учраас шилжмэл гентэй хүнсний бүтээгдэхүүн
гэдэг бол хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагаас гарч ирсэн ийм бүтээгдэхүүнүүд байх. За энэ ташрамд бас нэг зүйлийг тэмдэглэж хэлмээр санагдаж байна. За бид хөдөө аж ахуйн сургуулийн биотехнологийн тэнхимд бол докторантынхаа судалгааны ажиллаар одоо Монгол улсад анх удаа царгас гээд малын тэжээлийн ургамлын навчныг томруулах гений инженерчлэлтийг бол амжилттай хийсэн байдаг. Ерөнхийдөө ургамлын биотехнологийн салбар бол хөдөө аж ахуйн сургуулийн биотехнологийн тэнхимээс одоо Монгол улсад анхны ургамлыг эдээр нь үржүүлэх, ургамлын эсийн сүс бензин усгөрөөс одоо эмийн чанартай бодисыг гаргаж авах тийм ээ, хөрсгүй технологи гэсэн үг. Заавал одоо ингээд байгаль загварын хэцүү нөхцөлд бол эмийн ургамлыг тариалаад авахгүй. Одоо шууд эсийн сүс бензин усгөрийг яг бактери үржүүлдэг тэр аргаар үржүүлээд тэр хэрэгтэй бодисоо ялгаж авах. За ингээд 3 дугаарт нь бол ген шилжүүлэн зулах. Энэ чиглэлээр бол одоо пинер одоо анхны судлаач болсондоо бид их баяртай бахархалтай байдаг. За одоо танаас энэ ген шилжүүлэх процесс нь яаж явагддаг вэ? Түрүүн та бас нэг хэлсэндээ дурдаад явсан. Зөвхөн тэр үү эсвэл тэрнээс өөр бас зүйл байдгийн болов? Ямарваа нэгэн бүтээгдэхүүний генийг нь өөрчлөө шилжүүлж байгаа энэ тохиолдолд ямар процесс явагдах вэ? За тэгэхээр дэлгэцэн дээр одоо схемээр одоо харуулсан байгаа тийм ээ. За тэгэхээр ген шилжүүлэн суулгана гэдэг бол амар ажил биш. Ер нь нэг амьд организмоос нөгөөд ген шилжчихнэ гэдэг бол одоо хүмүүс ингээд ген шилжмэл хүнс идчихээр л өөрийнх нь генетикт өөрчлөлт гарчих болов миний үр хүүхдэд одоо яачих вэ гэсэн асар их айдастай байна штэ. Байсаар байна. Одоо хэдийгээр одоо анхны GMO гараад 50 гаруй жил болцсон ч гэсэн айсан хэвээрэл байгаа. За тэгэхээр энэ бол маш амар ажил биш. За зурган дээр тэр эхний дөрвөлжин дээр бол агробактериум тумифасинс гэдэг бактерийн эсийг одоо төлөөлүүлж зурсан зураг байгаа. Тэгэхээр хөрсөнд дэлбэг амьдарч байдаг хөрсний бактери. За энэ бактерийг яагаад гений инженерчлэлд ашигладаг юм бэ гэхээр энэ бактерийн эсийн дотор өөрийнх нь хромосомоос гадна бие даасан ДНХ-ийн цагирган молекул агуулгадчихдаг. За энийг бол плазмид гэж нэрлэдэг. За энэ цагирган молекулын гайхамшиг нь юутай байна вэ гэхээр нөгөө эсийн дотор байгаа хромосомоос огт хамааралгүй өөрөө өөрийгөө хувлаад олшруулад байждаг. За ингээд судлаачид тэр бактерийн эсэд агуулгадж байгаа плазмидыг ген зөвөрлөгчөөр ашиглаж эхэлсэн. Тэр плазмид өөрөө ингээд нийлэгчдэх нь ашигтай шин чанар бүхий өөр нэг одоо ургамлын юм уу амьтны одоо тэр шинж тэмдгийг хайж олоод тэр генэ тасдаж аваад тэр бактерийн плазмидын ДНХ гэж цагирган молекулд угсарч өгдөг. Маш нарийн тэнэг төхөөрөмж за технологиос гадна энд бол маш нарийн багж хэрэгсэл шаардлагатай байдаг. Тэгээд тухайн биотехнологич болго одоо гений инженерчил хийж чадахгүй нь бол маш нарийн технологи байгаа. Тэгээд учраас одоо орчин үеийн биотехнологиг бол ерөнхийдөө гений инженерчил гэж нэрлэх жишээ нь. За ингээд бактерийн плазмиданд одоо жишээлхэн бол Монголд бол ганц тэсвэртэй тий ус дутагдал тэсвэртэй генийг олж аваад одоо шилжүүлж суулгачаад тэр шилжүүлэн суулгасан генээ плазмидад одоо бөмбөгдөх гэдэг их том үгэлдээ гэхдээ одоо бөмбөгдөж байгаа юм л да нөгөө сайжруулах гэдэг ургамлынхаа эс рүү бөмбөгдөд оруулчихж байгаа. За маш нарийн технологи. За тэгээ нөгөө бактерийн одоо ашигтай ген агуулсан плазмид чинь тухайн ургамлын эсийн ДНХ-д угсрагдаж ороод угсрагдаж орж чадвал шүү дээ. Тэгээ тэр чинь нөгөө мэрэгчлэлтний ур чадвараас их хамаарч байгаа. За ингээд угсрагдаад орж чадсан ургамлаа эсидийн үсгэрийн аргаар хиймэл тэжилт орчинд одоо хуруу шилэнт лабораторид ургуулад
Тэгэхэд маш олон үрсэлгээ гаргаж аваад маш юм хаагдмал орчинд үржүүлж одоо үржлийн материал гаргаж авч байгаа. Хаагдмал орчин гэдэг нь одоо салхиар шавьжаар тухайн ургамлын нөгөө тоос хүртдэг тэр процесс явагдаад байгаль дээр байж байгаа ургамлд санаандгүй огт хэрэгцээ шаардлагагүй одоо тэр юу очоод угсрагдчих вэ гэдэг айдсаас хамгаалж байгаа. Тусгаарч штэ. Тий. Хаагдмал нөхцөлд эхлээд жим ургамлаа ургуулна. Тэгээд маш олон одоо дэс дараалсан хяналт чалгалт туршил шинжилгээнүүдийг хийж ээж тэр GMO худалдаанд одоо бидний хоолны ширээн дээр одоо тавигдж байгаамаа. За тэгээд тэр ашигтай шинжигч юу хэлээд байгаа ингээ бас зарим хүмүүст эргэлзээ. Би энийг бол нэг жишээн дээр ингэж тайлбарлая л да. За Улаанбуудаа бол одоо бидний гол хүнсний бүтээгдэхүүн. Одоо дэлхийн ямар ч үндэстэн ямар ч хоолны соёлтой байлаа гэдэг одоо бид нар гурилаал идэв шүү дээ. Тэгэхээр анхны Улаанбуудаа энэ байгаль дээр ургаж байгаа Улаанбуудааг бол маш жижигхэн давжаа байдаг. Маш жижигхэн давжаа. Гэтэл ган төсвөртэй, хүйтэн төсвөртэй, шавчин төсвөртэй ер нь энэ байгалийн шалгарлыг давсан ургамал тэнд ургаж байгаа байхгүй юу? Гэтэл үйлдвэрлэлийн одоо газар тариалан ингээ тари ихлэр жижигхэн давжаа ашиггүй ажиллагаатай болчихно. Тэгэхээр байгалийн зэрлэг Улаанбуудаагаас тэр хүйтэн төсвөртэй юм уу, ган төсвөртэй генийг олж тогтоогоод тэр генийг дангаар нь салгаж аваад тэгээд одоогийн нэгж талбайгаас асар өндөр ургац өгдөг энэ Улаанбуудынхаа ашигтай сохортонд тэр өвгийнх нь ганц төсвөртэй генийг шилжүүлээ суулгачиж байгаа. Тий. За ийм процесс л явагдаж байгаа. Ийм процесс явагдаж байгаа тий. За яг одоо орчин цагт одоо нийгэмд ийм цагт мөчөдөө хамгийн их гений өөрчлөлтөнд ордог ургамлуудыг та хэлье гэвэл ямар бүтээгдэхүүнүүд хүнсний бүтээгдэхүүнүүд байх вэ? Тэгэхээр бол хамгийн их гений өөрчлөлтөнд орж байгаа юунууд бол дандаа хүний хэрэгцээнээс шалтгаалж байгаа. Жишээлх юм бол одоо будааны сорт байна. За жишээлх юм бол одоо энэ халуун орон ялангуяа Филиппин улсад одоо нөгөө нүд цайх өвчин гэж яддаг штэ хараа муудах өвчин. За энэ зориулалтаар тутарганд бол витамин А-г нийлэгжүүлдэг генийг одоо шилжүүлж суулгасан байна. Тэгээд шууд одоо цагаан будаагаа идэхээр тэр нүдний харалган өвчнийг эмчлэх жишээний. Тий. Тэгэхээр одоо судлаачдын сонгоод ген шилжүүлэн суулгаж байгаа ургамлууд бол хүний эрүүл мэндэд нэгдүгээр хамгийн ашигтайг нь сонгож байгаа. За тэгээд дараагийн асуудал бол эдийн засгийн ашигтай ургамлыг сонгож байгаа. За тэгээ өшөө дээр нь энд маш чухал юмыг онцолж хэлэхэд бол чихрийн шижийн өвчин одоо дэлхийд дээр маш их дэлгэрч байна. За энийг эмчлэхийн тулд инсулин гаргаж авах шаардлагатай байсан. Гэтэл инсулин одоо хүний одоо чихрийн шижин эмчлэхийн тулд хэдэн мянган одоо амьтдыг алж устгаж хийж жоохон миллиграмм инсулин гаргаж авдаг байсан бол одоо тэр амьтдын инсулин нийлэгчд генийг таниа тодорхойлоод тастаж аваад эшрийнхээ одоо гидсний сахунцар бактери буюу Saccharomyces cerevisiae гэд бид нар нөгөө талах мантууга эсгдэг дороожийн эсэнд шилжүүлж аваад маш хямд зардлаар маш их хэмжээгээр одоо инсулинийг үйлдвэрлэдэг болсон. Тэгэхээр одоогийн хэрэгжилж байгаа инсулин бол дандаа GMO байх. Амьтны инсулин нийлэгжүүлдэг генийг тасдаж аваад нөгөө хурдан түргэн өвчтөг бактери дороожондоо суулгаж аваад ингээд чихрийн шижин өвчнөө ангааж байгаа. За энийг гаргаж авахаас өмнө бол маш олон хүн нас барах эсвэл маш олон амьтдыг зөвхөн тэрийг авахын төлөө одоо хятаж хэлсэн ийм одоо их давуу сайн чанартай байх нэ. Одоо хүмүүс ингээд GMO гэсэн тэмдэглэгээтэй ч юм уу те гений өөрчлөлтөд бүтээгдэхүүн аммааргүй байна гэдэг ч юм уу нэг юм айдас хүйдэс маш их байгаад байна. Тэгээ хүн төрөлхтний айдас хүйдсийн талаар би нэг бас жаахан өргөн жишээ хэлмээр байна.
Тэгэхээр GMO-гоос айдас бол хүн төрөлхтний одоо бүх юмнаас л айж исэн. Ялангуяа шинжлэх ухааны ололтоос бол маш их айж исэн. Айдаг ер нь хүн ер нь шинэ юмнаас жирэхдэг. За тэгээ хамгийн том 3 жишээ нь бол миний бодлоор анх за бид ч одоо нэг том яст мэлхийн нуруунд дээр гараа зогссон зааны нуруунд дээр амьдарч байна гэж бодод явж итэл нэг эрдэмтэн одоо сүүлд нь бид эрдэмтэн гэж нэрлэж байгаа. Тухайн үедээ бол тэр хүн бол хамгийн хавчигдмал хүн байсан байхгүй тийм. За ингээд тэр агуу хүн бол бид нар одоо зааны нуруунд дээр амьдраагүй. Бидний амьдарч байгаа энэ дэлхий гэдэг юм чинь бөөрөнцөг хэлбэртэй ингээд сансар хогторгууд ингээд эргэлдээд явж идэг юм оо. Гэт хэлсэн чинь бүгдээрээ одоо ад шаа үзээд хөрхийг хотын гол толбой дээр авчираад цаазалцсан шүү дээ. Энэ түүхийг бол хүн болгон л мэддэг байна. За бас нэг маш их айдас төрүүлж бас л хийсэн хүнийг нь цаазалсан нэг жишээ бол юу хүн дээр мис засал хийх арга байна. Одоо хүний өвчтөе хүний гэд содуудыг аваачаад амьдаар нь хаглаад утгаар зүсээд огтлоод олгон молгойг нь авчлуудаа тийм ээ. За энд их хийсэн одоо анхны хэрүүргийн тэр агуусууд эрдэмтэд ерөнхийдөө л алж цаазалж олны өмнө одоо шившиг болгож энэ ямар бузрын амьтаа одоо хүнийг хагалт юм бэ гэдэг. За гих мэтчлэн одоо шинжлэх ухаанд гарсан нээлтүүдийг бол нэг тийм таатай сайхан бүгдээрээ алгаад ташаад хүлээж авдаггүй. Тий. Гэтэл тэр нь дандаа хүндрэлтний сайн сайхны тусын тулд байсан нээлтүүд. Тэгээд тэр өнгөрсөн хойнонд бид нар ямар гайхамшигтай сайхан юм бэ. За үүнтэй нэгэн адилаар GMO хүн төрөлхтөн маш их айдас үйдэстэй хандсан. Одоо ч ихэнх хүмүүс одоо хандсаар байдаг те GMO авахгүй органик хүнс авна гэд ингээд байгаа шүү дээ. За тэгээ энэ дээр бол хэлэхэд одоо дэлгэцэн дээр харуулах байх. Зөвхөн Монгол улсад л гэхэд одоо жагсаалт нь уншиж барагдамгүй олон GMO хүнсийг шалгадаг, хяндаг, хасдаг, хордог ийм тогтоол шийдвэрүүд гарсан. За тэгэл анхны одоо шилжмэл гентэй организм гаргаж авангууд Картагены протокол гэж одоо хүн төрөлхтний түүхэнд алдартай. Дэлхийн одоо 200 гархан улс орноос 173 орн нэгдчихсэн. Ийм одоо маш их олон одоо албан бичиг хууль тогтоол шүүмж гарсан. За энийг бас дэлгэцэн дээр харагдаж байгаа та бүхэн хараарай тий. Тэгэхээр энэ бол юу гэхээр хүн төрөлхтний GMO-гоос айсан айдсыг л одоо нэмгэлэх нэрийн ерөнхийдөө эн чин ген шилжүүлэн суулгана тэр сайхан удамшил гэдгийг имийг зохиомлоор эвдэнэ гэдэг чинь ер нь л аимшигтэй зүйл гэж хүлээж авсан. Тий. Тэгээд одоо энэ урт удаан хугацааны туршид бол ийм олон хууль, ийм олон шалгуурыг давсан хүнсний бүтээгдэхүүн бидний одоо ширээн дээр байж бид нар амрууга хийдэг байх нэ гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхэд өнөөдрийг хүртэл ерөнхийдөө яг GMO-гоос болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн ч юм уу GMO төмс идэд хүчлээ гэдэг юм бол гараагүй. Тэгэхээр дэлхийн одоо 170 гаруй улс орн дэлхийн нийтээрээ маш их сонор сэргэмжтэй одоо байлаач гэсэн өнөөдрийг хүртэл одоо GMO-гоос болсон одоо юу байхгүй гэдэг. Гэтэл үргэлжлүүлэн бас одоо анхаарч байгаа. Хатуу хяналт чалгалтайгаар GMO-г хүний хүнсэнд нэвтрүүлж байгаа. За хөвөнгийн ургамал, тамхины ургамал энтерт бол асар их GMO хийж байна. Тэ. За хамгийн их GMO хийж байгаа ч нөгөө эрдэн шиш одоо Америкта яраа одоо Америкт бол тэр чигээрэл эрдэн шишийг л одоо хүнсний гол бүтээгдэхүүн болгох жишээтэй байх юм. За ингээ гол одоо хүнсний болон эдийн засгийн ашигтай ургамлуудад генер инженерчлийг нэлээд хийж байгаа. За тэгээд дэлгэцэн дээр бол яг одоо өнөөгийн байдлаар ямар улс орнуудад ямар ургамлыг тариалаад байгааг одоо үзэгчд маань миний ярианаа харж байгаа хаа гэж найдаж байна. За ийм болохоор бол ерөнхийдөө
өндөрлөгтөн GMO-гоос айсан хэвээрээ байна. Маш их хатуу хяналтайгаар одоо хэрэгжилж байгаа учир шалтгаан болвол одоо байгаль орчинд цөрөг нөлөө үзүүлэх бий. Нөгөө ургамалчин тоос үртэйгээд одоо өөрийнхөө зүйлийн буюу төрлийн дотор одоо жишээ нь хог ургамалд очиод нөгөө сайн шин чанарын ген шилжиж суучвал одоо бүр дийлдэхгүй юм болно штэ гэсэн эмзэглэл байгаа. Байгаль хүрээлэн буй орчны. Одоо хоёулаа сул талуудыг ярьж эхэлж шүү. Нөгөө талаас ямар айдас байна вэ гэхээр нөгөө шилжин суусан ген чинь хүнд аллерги үүсгэж магадгүй гэдэг. Тэгээд одоо аллерги бол ерөөсөө одоо бидний баг байх үеийн эхээс бол асар их болчлоо л доо. Одоо жишээ нэг Монгол Америкт очиод буусан чинь аллергитэй тэгээ эмнэлэгт очиж үзээд би ингээд одоо нус нулимсгүй гойжоод ингээд аллергитай тань гэдгсэн чинь welcome to America гэж хэлсэн гэж. Тэгэхээр өндөр хөгжилтэй байх тусмаа одоо хүмүүсийн эрүүл мэндэд хүрээлэн буй орчин болоод идэж уж байгаа хүнсний зүйлтэй бол их эмзэг болж буюу нөгөө hypersensitivity дархлааны систем нь хэд одоо өндөр ажиллаад байна гэсэн үг. Тэ. Өөрийгөө устгах хэмжээнд нөгөө одоо жирийн нормалны хүн бол гаднаас орж ирсэн өөрт нь хохирол учруулах дайсныг л устгаж ирсэн дархлааны систем маань андуураад одоо хүүхдүүд нэг чихэр идэх ч юм уу чихэртэй ундаа уужхтай зэрэг эсрэг үйлчлээд нь штэ. Тий. Тэгэхээр энэ бол хүний дархлаа хэд одоо сайжрах юм уу хэд одоо эмзэг болох тий. Дархлаа мууд бол өвчин тусна. Дархлааны уруулч нь хэтрээд ирэхээрээ бас өвчин. Тий. Ингээд алтан дундаж байх ёстой юм байна. Энэс одоо тийм учраас GMO хүмүүст одоо энэ хашил үүсгэж байж магадгүй гэсэн одоо харал маш их байна. За энэ мэдчлэн GMO-гийн сул талуудыг бас бид рүү асууя гэж бодож байсан чинь та эхлүүлчлээ. За сул талууд юу вэ? Сул талууд бол ерөнхийдөө одоо сая эмзэглэж байгаа шинжүүд. Харин давуу талыг бас ярих хэрэгтэй. За давуу талууд нь юу? За давуу тал нь бол одоо түрүү чи миний яагаад GMO гаргаж авах шаардлагатай болов нөгөө хүн төрлөختөө одоо энэ уламжлалт селекцийн аргаар сайжруулаа гэд судлаачдаас шаардаад тэгээд үр дүнд нь хариу барьсан байх нь шүү дээ. Ген шилжүүл цулгаад ургамлын тодорхой шаардлагатай шин чанарыг сайжруулсан. За тэгэхээр давуу тал болохоор генийн инженерчлэл бол хүн төрлөختөө хэдийгээр маш их айж эмзэглэж олон одоо сөрөг хуйлуудыг гаргаж байгаа боловч нэгдүгээр GMO зорилгонтой хүрсэн. За бактери, хөгц бактери, мөөгөнцөр, вирус гээд ургамлыг өвчлүүлдэг патогений эсрэг гений шилжүүл цууцнаас ургац бага алддаг болсон. За одоо энэний жишээ нь бол одоо бид нар дээр шүү дээ. Хятад хүмүүс авахлаар ингээд авсан төмс маань хальсын арилгад бүгдээрээ тоонд ордог. Монгол хүмүүс аврахлаар энд ч нэг хар юм угаал, тэнд ч нэг юм хар юм усаар байтал бараг нэг төмсний тал нь хоёр савраа явж байгаа. Тэгэхээр нөгөө юу ч нэг өвчний эсрэг ген шилжүүлэн суулгацсан төмс байх нь шүү дээ. Нөгөө ямар ч харлаагүй. Наад харалцсан, хонхойцсон, альсмэлсэн муухай болцсон төмс бол нөгөө органик хүнс ч юм байх. Тийм байна. Тий. За дараагийн шинж тэмдэг болвол хог ургамлыг устгадаг химийн хор пестицид төсвөртэй генийг шилжүүлж суулгадаг. Бид нэр ингээд хүнсэнтэй ургамал тарьтал хажуугаар нь бахан хог ургамал хөрсийн булаацалдаад ингээд тэгээд зайлшгүй хог ургамлаа түүх хэрэгтэй болохоор бид нар пестицид гэд хор цацчихтай зэрэг нөгөө хүнс маань хортой болчдөг, химийн хортой болчдөг. Тэгдэг. Тийм учраас пестицидын төсвөртэй ген шилжүүлэн суулгах ажиллагаа өргөн хүрээнд хийгдэж байгаа. За тэгээд өшөө дээр нь одоо энэ байгаль дэлхийн маань маш их хувирын өөрчлөгдөж байна. Нөгөө 12,000 жилийн өмнө нөгөө 300 жилийн өмнө гарсан шинжлэх ухааны селекцийн арга чинь одоо бүр болохоо байлаа шүү дээ.
Энэ байгаль цагуурын учир нь олдохгүй. Гам болж гин, бороо ордгоо. Тэгэхээр гам төсвөртэй ус баг хэрэглээд ургачдаг ургамал хэрэгтэй байна. Тэм учраас гам төсвөртэй генийг шилжүүлэн суулгаж байна. Тий. За өшөө дээр нь дэлхийн ихэнх газар нутаг маань одоо ургамал газар тариалан эрхлэхэд таарамжгүй байдаг. Маш бага штэ ер нь тариалан эрхлэх боломжтой газрын хэмжээ дэлхийн нийт хуурай гадаргуутай харьцуулах юм бол тийм учраас их давстай хөрсөнд одоо зайшгүй одоо хүнсээ ургуулах шаардлага гарч байгаа. Тийм учраас давсан төсвөртэй ургамал гаргаж авч байна. За өшөө дээр нь энэ одоо өвчин хортон одоо давс одоо байгалийн хүйтэн халуун ган энтер төсвөртэй ургамлыг гаргаж аваад үр ашиг нь юу гэхлээр хамгийн том нөгөө хөдөөж байгаа нөгөө фермерүүд нөгөө газар тариалан чинь үр ашиг нь дээшилж байгаа. Одоо нөгөө их хор аваа цацаатах шаардлагагүй болгоно шүү дээ тий. Мөөгөнцөр эсрэг фунгицид, бактерицид, пестицид цацаадах зардал буурахаар санхүүгийн хэмнэлт гарч ирнэ. Өшөө дээр нь нөгөө эрүүл ургамал чи илүү их биомасса өгөөд илүү их ургац өгөөд илүү их мөнгө болж хувирхна. Ийм одоо маш их ашигтай талуудтай учраас энэ генийн инженерчлэлийн салбар бол асар хурдцтайгаар өргөн хэмжээнд одоо өргөжн тэлж за хэрэгэлдэг салбарууд нь бас маш олон болж салаалan салбарлан өгчөж байна. За одоо төгсгөлд нь танаас асуух зүйл байна. Бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа ардталтын шошгон дээр нь байдаг тий. Таних арга нь юу байдаг вэ? За тэгэхээр GMO хүнсийг бол бүх дэлхийд даяараа заавал шошглохыг шаардж байгаа. Тийм учраас заавал шошго тавьж байгаа. Зүгээр яг манай Монгол улсын хувьд бол одоо хятад руу гараад нэг 90 энтрээс нэг хамгийн хямдхан одоо тий өөрөөр хэлбэл тухайн бүс нутгийн одоо хяналт чалгалтаас гадуур яасан нэг ийм хууль бус 8-аар орж ирж байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл үгүйсэхгүй. Гэхдээ ер нь томоохон хэмжээний таримлууд хоёр улсын хооронд гэрээ хилцэл хийгээд хил гайлаар орж гарч байгаа энэ тохиолдолд бол санаа зовох хэрэггүй. Нөгөө түрүүний дэлгэцэн дээр харуулсан энэ олон одоо хуулиар шалгагдаад шошгожоод заавал тавих ёстой. Хүн төрлөختөн GMO гаргаж авсан л бол тэр хэдийгээр ашигтай сайн шинж чанартай байсан ч заавал GMO гэсэн шошго тавьж байгаа. Тэгээ би бол хувь хүнийхээ хувьд бол энд итгэдэг. Тэр шошгоо бол заавал тавьсан байх. Тэгээ тийм учраас бол хүнсний бүтээгдэхүүн авахдаа заавал шошгын анзаар заавал хизээ үйлдвэрлэгдсэн он сар хадгалах хугацаа заавал одоо харах одоо соёлыг л нэвтрүүлэх хэрэгтэй. Тий. За бас нэг асуулт асуучаад за тэгээ яг өндөрлөе. Монголд одоо байгаа яг энэ GMO бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүн одоо Монголд үйлдвэрлэсэн бишээ өөрчлөлсөн гэх юм уу? Одоо би буруу асууж иж магадгүй шүү. Тэгээд ийм бүтээгдэхүүнийг дурд гэвэл та ямар бүтээгдэхүүн дурдах вэ? Ер нь ямар ч бүтээгдэхүүн байхгүй л гэж үзэж байгаа. Тийм бид одоо өдөөж байгаа их сургуулийн докторантын судалгааны хүрээнд дээр бид нар одоо царгас гээд малын тэжээлийн ургамлын одоо навчны талбайг бол амжилттайгаар одоо томруулж чадсан. Одоо тариулж байгаа сортоос. Гэхдээ тэр бол одоо зөвхөн хамгаалагдаад архивдлагдаад бид нар бол талбайд шилжүүлэн тариулаагүй. Тариагүй. Тийм учраас Монголд бол ямар нэгэн одоо GMO хийсэн мэдээлэл бол алга байна. За би өөрөө энэ салбарын хүний хувьд бол маш одоо сонир соргог байдаг хаана юу хийж гин гэд ингэж идэг. Тэгээд өнөөгөр бол Монголд одоо гаргаж аваад хүний хүнс болон малын тэжээлд ашиглаж байгаа ямар нэгэн таримл ургамал бол байхгүй. За хоёулаа энэ түрээд өнөөдрийнхөө яриагаа өндөрлөе та. Магадгүй би танаас асууж амжаагүй зүйл байвал та төгсгөлд нь ярьж болно. Тий. Хэрвээ бүх юмаа би ярьлаа да. Энэ одоо GMO гэсэн ийм бүтээгдэхүүний талаар
яригээд хоёлаа тохиролцсон байсан тий. Энэ хүрээндээ бүх ярих гэсэн зүйлээ ярил. Амжлаа гэж бодож байгаа бол тэгээд яриагаа өндөрлөе. За миний хувьд бол яг энэ салбарын одоо судлаач мэрэгжилтний хувьд хэлэхэд бол айх аюул ерөөсөө болох байхгүй. Тэр ген гэдэг чинь нэг организмаас нөгөөд шилжүүлэн суулгахад маш нарийн технологи саардаг. Тийм амархан одоо шилжиж суудаггүй. Тийм учраас одоо хэтэрхийх айж одоо хэрэггүй. Тэгээ өшөө миний энэ айх хэрэггүй гэдэг чинь нэгдүгürt нь би өөрөө яг ген шилжүүлэн суулгах мэрэгжлийн хүн учраас энэ бол ямар хэцүү шилжүүлдгийг бол мэднэ. Ерөөсөө 99% нь л амжилтгүй бол ганцхан хувь нь л одоо амжилттай болох тохиолдол гэж одоо хэлж болно. Хоёрдугаард нь бол ер нь болвол би эрүүл зөв хоолтын талаас нь ярих юм бол ер нь авч байгаа амрууга хийж идэх гэж байгаа хүнсээ одоо заавал одоо сайн харж одоо тэр нөгөө шошгийг уншаад тэгээ GMO-гоос жаахан айгаад идэх хүн бол тэрийг битгий идэлтэй хажууд нь зөндөө GMO биш үт байж байна. Тэгжэл зөвлөнө. Ер нь бол одоо ингээд бүх өвчин хүний сэтгэл зүйдэр тулгуурлан бий болдог гэдэг нь тодорхой болчлоо. Тийм учраас яана энэ GMO өстөгийн норчих вэ гэд албаар GMO худалдаж аваад идэх юм бол сэтгэл зүгээрээ өвдөх магадлал өндөртэй байна. Тийм учраас ер нь хүнсний бүтээгдэхүүнээ маш сайн шалгаж тэр хугацааг маш их харах хэрэгтэй тийм ээ. Одоо хугацаа нь өнгөрцөө юм Монголын зах зээлд маш их орж ирж байна. Энэ бол GMO-гоос ч илүү аюултай шүү. Өөр газар одоо Европоос ч юм уу дайж байгаа улаан өд ирээнээс очоод хугацаанд дуусаад хямдарсан бүтээгдэхүүнийг нөгөө нэг ядамхан бажид 8 чамаа авчираад өгчдөг. Тэрийг нөгөө хинэггүйнүүд нь аваад идчихдэг. Тий. За тэгээ өшөө дээр нь бол одоо би GMO-тойгоо алимдуулаад нэг хэлэхэд одоо пестицид төсвөртэй ген шилжүүл зулгаж байна гэж хэлж байгаа. Гэхдээ одоо манайд нэг бас маш алдаатай бодлого явж байгааг би одоо завшаа нэг олцсон тохиолдол дээр хэлээд авъя. Одоо манай энэ эрүүл ахуйн одоо салбарын одоо улсууд тэр зах дээр очсон чинь тэр алимнаас нь тэр жимснээс нь одоо пестицид илэрчлээ гэд гайхаад байна. За. Гэтэл пестицид цацахгүйгээр их ургац авна гэж байхгүй. Эрүүл ургамал гаргана гэж авна гэж байхгүй. Тэр пестицидыг одоо яах вэ гэхээр монголчууд хэрэглээндээ авсан жимс хүнсний ногоогоо заавал маш олон удаан цагаар одоо хятадууд бол том төмпөнд авсан алима хийгээд хонон өнжин сод товсонд байлгаж байгаа. Дараа нь карантины урсгал уусанд маш сайн угааж байгаа амрууга хийдэг. Гэтэл бид яадаг лээ? Алим зах дээрээс авчаад дээлэндээ ингэж арчаад идчихдэг. Тэгэхээр бид нар пестицидтэй хүнс зарсан худалдагчийг торгоод тэр хүнсний бүтээгдэхүүнийг шороонд аваачиж булаад байхынхаа оронд хэрэглэх соёлоо ухамсартайгаар дээшлүүлэх хэрэгтэй байна. За би бол ерөнхийдөө одоо энэ салбарын хүн учраас тэр органик хүнс гэдэг бол ердөө дэлхийн зах зээлийн одоо бизнес юм. Хүний сэтгэл зүй дээр тоглоо энэ бол органик гэдэг. Органик хүнс гэж юу хэлж байгаа гэхээр пестицид хэрэглээгүй, гербицид хэрэглээгүй, ямар ч одоо химийн хор хэрэглээгүй хүнсийг хэрэглэж байгаа. Тэгвэл тэр хорнуудыг хэрэглэхгүй бол ургац авдаг. Нөгөө ургамал чинь шавж идчихнэ. Мөөгөнцөр ирээ хөгцөрчнө. Муудна. Хажуугаар нь нөгөө хог ургамал нь давмгалаад ургачна. Тэгэхээр энэ асуудал дээр жаахан эрүүл ухаантай ард түмэн хандаасай. Нэгэнт одоо пестицид, гербицидгүй тариалан эрхлэх ямар ч боломжгүй шүү. Тэр бол үлгэр. Тэр огт органик гэдэг юм чинь. Органик хүнс авах юм бол ихэнх нь л хогийн савнд хаяна. Ягаад гэвэл өтцсөн байна, хөгжөрсөн байна. Тэгэхээр одоо миний ард түмэн бол одоо шинжлэх ухаан хөгжиж энэ нөгөө хүүхдүүд хэлдэг хэдгээр зүм бэ? Одоо холлыг мэдгүй байгаа юм уу гэдэг шиг энэ тал дээр ухаалаг байгаарэ гэж төгсгөлд нь хэлмээр байна. Маш хэрэгтэй зөвлөгөө өглөө танд баярлалаа. Баярлалаа. За ингээд өнөөдрийн
подкаст маань энд хүрээд өндөрлөлөө. Өнөөдөр бид хүнсний бүтээгдэхүүний одоо гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний талаар ярилцлаа. Манай өнөөдрийн зочин Монгол улсын зөвлөх биотехнологич доктор профессор Алтан Цэцэг байлаа. Таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Та нарын ажилд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд дараагийн шинэхэн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.